Монголын барилгын үндэсний ассоциацаас та бүхэнд барилгын салбартай хамааралтай ийм мэдээлэл судалгааг хүргэж байхаар бэлтгэж байгаа. Энэ удаагийн дугаараараа бид аль биесны статистикийн мэдээллээр гарсан барилга угсралт их засварын ажлын 24 оны гүйцэтгэлийн мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. 2024 оны жилийн эцсийн байдлаар бол барилгын салбарт нийтдээ 8.5 мянган аж ахуйн нэгж байгууллага ажиллаж нийтдээ 9.2 их найт төгрөгийн барилга угсралт их засварын ажлыг гүйцэтгсэн байна. За түүнээс 8.1 их найт төгрөгийн барилга угсралт их засварын ажлыг манай дотоодын барилгын компани байгууллагууд хийж гүйцэтгсэн байна. Барилга угсралт их засварын ажлаа барилгын төрлөөр аваад үзэх юм бол орон сууцны барилгын ажил 3.3 их найт төгрөг ийм хэмжээний ажил гүйцэтгсэн байна. За дараагаар нь бол орон сууцны бус барилга 3 их найт, за инженерийн барилга байгууламжийн дүн бол 2.5 их найт төгрөгийн ийм ажлыг гүйцэтгсэн байна. Орон сууцны бус барилгын ажил бол бас үйлдвэрийн худалдаа үйлчилгээний эмнэлэг, сургууль соёлын барилга гэх мэтчлэн ийм барилга байгууламжуудын хийсэн ажлууд багтж байгаа. За энэ дотроо бол үйлдвэрийн барилга байгууламжийн ажил бол 1.1 их найт төгрөгийн гүйцэтгэлтэй хийгдсэн байна. 2024 онд ашиглалтанд барилгын салбарт ажиллаж байгаа манай компаниуд, аж ахуйн нэгж байгууллагуудын ашиглалтанд оруулсан үндсэн фондын мэдээллийг хүчин чадлаар нь товчхон мэдээлэл өгье. За энэ дээр бол орон сууцны барилга 3 их найт төгрөг, за сургууль соёлын барилга гэх юм бол 600 тэрбум төгрөг гэх мэтчлэн ингээд эмнэлгийн барилга бол 100 тэрбум төгрөгийн өртөг бүхий ийм үндсэн фондуудыг бол ашиглалтанд оруулжээ. Энд бас нэг сонирхолтой мэдээллийг хүргэе гэж бодсон. За орон сууцны барилга бол 19,790 айлын ийм сууц бүхий орон сууцны барилгыг бид нар 24 онд ашиглалтанд оруулсан. За тэгвэл энэ орон сууцнуудаас маань 24 онд банкнуудаас ийм ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн тоо бол 123 мянга болж урд хооныхоос бол бараг 10,000 хүнээр нэмэгдсэн ийм дүн гарсан байна. Барилга угсралт их засварын ажил бас манай аймаг нийслэлийн барилгын байгууллагуудын гүйцэтгсэн ажил бол бас чухал байр суурь хувь нэмрийг оруулж байдаг. За энд бол нийт 9.2 тэрбум төгрөгийн барилга угсралт их засварын ажлын маань 47 бараг 48% Улаанбаатар хотод нийслэлд хийгдсэн бол баруун бүсэд 6.5%, хангаан бүсэд 8.7%, төвийн бүсэд 31.5%, за зүүн бүсэд 5.4% нь их хэмжээний барилга угсралт их засварын ажил бол хийгджээ. Нийт ашиглалтанд оруулсан үндсэн фондын маань бас тодорхой хувь нь ерөнхийд наваад үзэх юм бол дийлэнх хувь нь Улаанбаатар хотод ашиглалтанд орсон ийм зүйл харагдаж байна. За тэгэхээр жишээлх юм бол орон сууцны барилга бид нар 3 их найт төгрөгийн өртөг бүхий орон сууцны барилгыг ашиглалтанд оруулсан бол түүний 2.4 их найт буюу 90 гаруй хувь нь бол Улаанбаатар хотод ашиглалтанд оржээ гэдгийг эндээс та бүхэн бас харж байгаа.